Найрсаг Улаанбаатар их дэлгүүр. Орой минь үзэгчдээ цензургүй яриа нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар эхлэхэд бэлэн боллоо. Манай өнөөдрийн зочноор Монгол улсын ерөнхий сайд асан Дашин Бямсрунга оролцож байна. Танд орой минь төргий. За баярлалаа. За урилга хүлээн авч хүрэлцэн ирсэн танд талархаж байна. За та бол Монгол улсын арчилсан анхны ерөнхий сайд. Манай улс арчилсан төртөө болоод анхны сонгуулиар сонгогдож ажилласан анхны ерөнхий сайд. Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засаг унсан, социалист орнууд манайхаас бараа бүтээгдэхүүн авахаа болсон. Социалист нийгмээс арчилсан нийгэм рүү шилжсэн. Яг тэр ээдрээтэй он цагт та анхны ерөнхий сайд байсан байх юм. Тэгэхээр дэгсдүүлж хэлбэл та золиосны ерөнхий сайд юм шиг санагдаад байна. Анхны. За яг нь золиосны засгийн газар ерөнхий сайд гэдэг үг өнгөрсөн жилээс эхлээд гарч байна л дээ. Уг нь би бодохдоо золдоо ерөнхий сайд гэж боддог. Тэгэхээр хүн улс орныхоо төлөө их орныхоо өмнө ямар нэгэн зүйл хариуцвал хамгийн хүнд үед нь л зүтгэх нь чухал юм шүү дээ. Тийм болохоор тийм хувь тавилан өгсөнд би дотор их баяртай явдаг шүү. Та бас анхны эвслийн ерөнхий сайд шүү дээ. Арчилсан хүчин бол цөөнх болсон 90 онд. 40% санал авчаад 15 гишүүнтэй байдаг үлээ их хурлд. Тэр чинь юу л да улсын их хурлын бүрэлдэхүүнд 85% нь хувьсгал намынхан 15% нь арчилсан хүчнүүд. Зүгээр сонгогчдын тоогоор нь авч үзэх юм бол сонгогчдын 40% нь саналаа өгсөн гээд баг хурлыг бүрдүүлэхдээ 40-60-аар бүрдүүлж байсан л да. Тэгээд тэр үед чинь анхны засгийн газар байгуулах үндэснийхээ нөдлийн хангах нийгмийн хурц сөргөлдөөнөөс зайлуулах гэдэг олон асуудал бий. Тийм болохоор арчсан нам үндэсний дэвшин намтай бид нар тохиролцож эвслийн засгийн газар байгуулсан л да. Анхны эвслийн засгийн газрын ерөнхий сайд. Одоогоор бол одоогоор штэ хамгийн сүүлчийн ерөнхий сайд нь бол одоо ажиллаж байгаа сайхан бэлэг байна л да. Одоо бол манай улс оронд эдийн засгийн маш хүнд үе тулгараад байх шиг байна. Амьдрал өдрөөс өдөрт дороотж байна. Хүмүүс итгэл найдвараа алдаж байна. Компаниуд шил дараалан дампуурч байна. Яг ийм үед бас ерөнхий сайдаар эвслийн засгийн газрыг тэргүүлж ажиллаж байгаа. Таны засгийн газар, сайхан бэлгийн засгийн газар хоёрын хооронд ялгаа байна уу? Ямар ялгаа байна? Асар их ялгаа байна. Нэгдүгээртний хүүхдээ зэрэг одоо тулгарч байгаа хямрал хүндрэл бол манай төр засаг эрх мэдэлтнүүдийн өөсний гар үйлдвэрийн хямрал юм л да. Өөрсдийн бий болсон. Өөрсдөө энэ хямралыг бий болгосон. Эдийн засаг буруу жолоодож явлаа, өөснөө болчмогоо бодлого явуулаа. Энэ бүхэн юм байдалд хүргэлээ. Манай засгийн газрын үед бол түүхийн эргэлтийн үе. Нийгмийн амьдралын социалист тогтолцооноос чөлөөт иргэний нийгэм рүү шилжих анхны алхам, хоёрдугаарт нь төлөвлөгөөт эдийн засгаас өрсөлдөөнт эдийн засаг руу шилжих анхны алхам, гуравдугаарт нь зөвлөлт холбоот улсын хараат орон дагуул орон байснаа тусгаар тогтнол бүрэн эрхээ гартаа авах үеийн төр үеийн зорилтоор. Тэгээд одоогийн засгийн газрыг хараад байхад яг хуу парламентын судалтай улс төрийн хүчнүүд үндсэндээ оролцож байгаа боловч нэг онцлог нь одоогийн засгийн газрын тодорхой хөтөлбөр алга. Тэгээд хөтөлбөргүйгээр зөвхөн албан тушаал хуваах үндсэндээр байгуулагдсан эвсэл гэж хэлж болох юм. Энэ эвслийг үү? Сайхан бэлгийн засгийн газрыг үү? Танаа засгийн газрын үеийн зургийг би нэг бэлдсэн. Хоёлоо тэр зургийг нэг хараадах уу? Бас түүх үзэгчдэд сонирн байж магадгүй юм да. За та бол 2 шадар сайттай. 3 тийм. Тэгээ эвсэл байгуулахад өөр намуудаас орсон 2 шадар байна л да. Одоо энэ засгийн газар маань бас мэргэжлийн засгийн газар байгуулах хэрэгтэй гэж илгүүд ирж ерөнхийлөгч хэлсэн л дээ. Гэтэл харамсалтай нь мэргэжлийн засгийн газар
байж чадаагүй юм шиг. Таны засгийн газрыг бол технократ засгийн газар гэж бол судлаачид одоо дүгнэдэг юм. Тэгнэл дээ. Одоогийн засгийн газрын хувьд ерөнхийлөгч мэрэгжлийн засгийн газар байгаас их хурдаасаа битээ давхар томлоороо зөндөөд хэллээ. Тэгээд улс төрийн хүчнүүд нь засгийн газар байгуулж байгаа хүмүүс нь тэгээд өөрөөр хандах шиг боллоо доо. Тэгээ манай засгийн газар байгуулах үед тухайн салбарын ажлаа хамгийн сайн мэддэг нэр хүндтэй тийм улсуудыг шилж сонгохыг хичээж байсан л да. Манай засгийн газар ч 16 гишүүнтэй. Тэрний 9 нь эрдмийн зэрэг цолтой доктор, профессор, академич улсууд байлаа шүү дээ. Тийм болохоор ямар ч асуудлыг мэрэгжлийн төвшөнд шийдэх чадвартай байсан. Нэгд. Нөгөө талаас манай засгийн газрын хувьд гэх юм бол улс орны амьдралын дүрм журм гэх юм уу та одоо тогтолцоог өөрчлөх гол суурийг бэлтгэх ёстой байсан. Тийм болохоор аль болохоор өргөн хүрээтэй харж үзэх, шинжлэх ухааны үндэстэй хандах тийм шаардлага хурц байсан л да. Одоо энэ засгийн газрыг байгуулахад улсын хурал бас намуудын төлөвшил их нөлөөлж байгаа шиг байна л да. Та түрүү хэллээ албан тушаалын хуваарлалт болсон гэж. Энийг бий болгож байгаа нь их хурал өөрөө намуудын практик шүү дээ. Эндээс гарах гээд одоо чинь сайхан бэлэг хичнээн зүтгээд ч барахгүй байх шиг санагдаад байгаа юм. Тийм л дээ. Ер нь одоогийн засгийн газрыг харахад яг өмнөх засгийн газартай харьцуулахад ерөнхий сайд байсан анги сайхан гэдэг эдийн засгийн боловсрол сайтай эрдэмтэн хүн ороод ирлээ. Миний засгийн газарт ажиллаж байсан Дорлог Жавд Соломон, тэгээд бас өмнөх засгууд ажиллаж байсан Цогтбаатарч гэдэг ингээд бас дадлага туршлагатай олондоо нэр хүндтэй хүмүүс бол орлоо доо. За гэтэл хажуу талд нь улс төрийн намууд маань бас нэг сонирн байр суурь илэрхийлсний үгтэй зэрэг олон түмний дунд нэр хүнд нэлээд муудсан элдвэнгийн зодоонуудын ч юм уу. Та шадар сайд хөрөлцөхийг хэлж байна уу? Гүй хэн ч байлаа гэсэн зодоонуудын ч юм уу тэр дунд мөрөтэй тоглоом ч юм уу сонгуульд мөнгө тараасан ч юм уу хачин зүйд ингээ шүүх прокурор нь буруутгаад байхад тэгээд хүмүүсээ очоод томилж байна. Тэгээд нэг талаас нь харахад бол бас тийм торгуулийн засгийн газар юм шиг харагдаад. Тэгээ ерөнхийлөгч золиосны засгийн газар гэж хэлсэн юм. Тэгээ тэр нэг нь буруу ойлгосон юм болоо да гэж дотроо бодож суудаг юм. Гэхдээ засгийн газрын хувьд ямар ч байлаа гэсэн жил хагасын хугацаанд улс орнуудад татах том хариуцлага ногдож байгаа. Чадах уу? За эхний алхмуудыг нь харахтай зэрэг асуудалд цогц хандаж чадсангүй. Засгийн газрын үйл ажиллагаа маань шууд төсвийн тодтголоор эхэллээ. Уг нь засгийн газараа байгуулахдаа засгийн газрын үйл ажиллагааны гол зангилаа асуудлуудаар бодлогоо тодорхойлоод тэгээд өвсөл байгуулсан бол зөв болох байсан. Гэтэл албан тушаалын хуваар дээр л гол нь харчглаа да. Тэгээд тэрнээс үүдээд яг хөвгтэй зэрэг ер нь эдийн засгийн бодлого нэгтэй зэрэг төсвийн бодлого нэг талдаа тасархай үлдээд нэг талдаа нэг татварын бодлого нэг сэмхэн юм үлдээд нөгөө талд нь одоо өөр юу ч гэдгийг янз бүрийн асуудлууд нийгмийн халамж энтер гэдэг ингээд тасархай удирхай юм болоод тэс үлдээ урагдаад нэг л тийм хачин байдалтай боллоо шүү дээ. Энэ байдлаас харах юм бол одоо энэ бүхнийг өөрчлөнө гэдэг чинь төрүүчийнхээ засгийн газрын үүссэн хүндрэл дээр өөрийнх алдааг нэмнэ гэсэн үг шүү дээ. Тодом хүндэл болно доо. Ерөнхий сайд анх гарч ирээд халамжийн тогтолцооноос салах гэж оролцсон баг. Яг нь нийгэмд бол одоо одонтой эхчүүд, алдарт эхчүүдийн мөнгө тийм ээ хөхүүл эмэгтэйчүүдийн мөнгийг хасах гэж дайрсан гэдэг нэр томьёотой үйлдэлээ. Уг нь мань хүн халамжийн бодлогыг зэгцлэх гэсэн боловч барсангүй. За халамжийн бодлогууд ер нь 11-2 оны үед замбараагаа алдсан л да. Эдийн засгаа туйлдуулдаг гол хүчин зүйл маань энэ. За энээсээ яг хөө зэгцрээд нэлээд салах тийшээ явж байсан байх. Гэхдээ ямар ч байсан эхчүүдийн мөнгө юм уу тэр өөр бус нэг 100 төгрөгийн асуудлаар ноцолдохоос илүүтэйгээр
төсвийнхөө зардлага ерөнхийд нь хямнаж нийгмийн амьдралыг хэмнэлтийн горимж шилжүүлэх талаа бодвол дээр байх бас л та. За эхчүүд долгож байгаа мөнгө маань дээтэй нэг 19 тэрбум төгрөг л байдаг. Гэтэл бүх шатны ингээд дэргэдийн хурлын төлөөлөгчдийн цалингаасаа гадна авж байгаа шагналж улсын хэмжээгээр хэдэн тэрбум болоод байгаа гэдэг. Тэр чинь хууль ёсны биш мөнгө авж байгаа юм шүү дээ. Цалингаасаа гадна давхар мөнгө хуучин тогтолцооны үед бол мөнгө идэх гэж хэлнэ нэг. Тийм байдал энэ бүхнийгээ цэгцлэх. Одоо хууль ёсоор идчих. Гадаа томилдог. Ер нь сүүлийн дажаад байхад Монголд авилга багасаад байна гэж байгаа юм. Тэгээд тэр авилгаар авж яасан хэлбэрийг нь хуульчлаад дуусна зөвшөөрчтэй зэрэг авилга багасж байгаа юм шиг харагдаад байгаа юм. Нэг Япон хүн хэлсэн байсан. Монголд хямрал биш хулгай нүүрлжээ гэж. Бараг л үнэн шүү дээ. Албан ёсны шудраг энгийн хулгайч нараар дүүрсэн юм биш үү манай төр? Тий, албан ёсны хулгайч нараар дүүрсэн гэхэд нэг гаж бодол болохгүй. Тэгээд алдарт ихчүүдийн мөнгийг би харж ил 19 тэрбум байна. Гэтэл баяр цогтын гарын үсэгтээ одоо оюу толгой дээр зөвлөгөө авах Америкийн нэгдсэн улсын компаниг хөлсөлгөд 17 тэрбум байгаа байхгүй. 17 тэрбум 500 саятай. Энэ хоёрын хооронд үнэлэмжийн мөн асар их зөрүү байна. Тий. Харахад их сонирхолтой ер нь төрийн алдаа ямар үнцэнтэй байна вэ гэдгийг монголчууд олон юмн дээр ухаарах цаг нь болж л дээ. Одоо энгийн албан тушаалтнуудын алдаанаас гаргасан шүүх, хууль сахиулахны ч юм уу захиргааны албан тушаалтны алдаанаас гараад учирсан хохирол бол 2 жилийн дүнгээр л 25 тэрбум болоод явчихлаа шүү дээ. Тэгээд дээр нь оюу толгойн гэряг байгуулахдаа ямар хариуцлагагүй хандаж яаж улс орныхоо эрх ашигыг хохироож байлаа. Тэгээд одоо болохтой тэр гаднаас зөвлөгөө авна гэдэг 40 тэрбум төгрөг үрж байна гэдэг бол шууд хариуцлагын асуудал. Энэ хариуцлагыг яаж тооцоохоо? Одоо жишээ нь цензургүй яриа нэвтрүүлгээр та баярын орохыг харсан уу? Харсан. Баяр бол тухайн нөхцөл байдлыг бол юу энэнхээс өөр аргагүй байсан. Энэ бол ашигтай гэрээ гэдэг баяр суурин дээр одоо хүртэл байлаа ш. Янз бүрийн мэдээлэл байж болно одоо тэгээд оюу толгойд ажиллаж байна. Тэгээд их хурал дээр баярын засгийн газар үед цэвэр орлогынхоо 76% Монголд үлдээх нэ гэсэн тоо баримт яригдж байлаа. Тэгсэн. Тэгээд сүүлд нь Батболдын засгийн газар 59% болж буурлаа. Тэгээд одоо энэ жилийн байдлаар харахад 8% орчим л Монголын төсөвт үлдэж байна шүү дээ. Тэгээд ийм байдлаар улс орныхоо баялагийг тарамдуулахыг зөв байсан гэж хэлнэ гэдэг бол зүгээр хариуцлагаас бултгал хэлбэр л дээ. Миний бодоход ер нь оюу толгойн асуудлаар цаашдаа монголчууд нэлээд нэг л хатуутай байх байх. Тэр үед ажиллаж байсан ерөнхий сайдууд. За тэргүүн шадар сайд нь Алтан хуйг, Уул уурхайн сайд нь Зоригт, Сангийн сайд нь Баяр цогт. Энэ улсууд зайлшгүй монголчуудын өмнө хариуцлага хүлээх ёстой гэж бодож явдаг. Энэ засгийн газрын үед лав биш байх. За энэ засгийн газрын үед чадахгүй л дээ. Тэгэхдээ энийг цааш нь үргэлжлүүлээд байх боломжгүй. Яагаад гэвэл зэрэг одоо ингээд манайх чинь засгийн газраа эмхэлж байгуулах эхнийх алхам хийж байх лирогийнхан ирэл тулгын шаардах маягаар байх шаардлага тавилаа. Тэгээ одоо байгаа байдлыг харахад бол ер нь нөгөө түнш гадаадын хөрөнгө оруулагчаас сөхөрч байсан нөхдүүд ноёр нараатын шинжээ бүрэн илэрхийлж байна гэж хэлж болохоор байна л да. Тэгээд эн чинь цаашдаа хариуцлагын асуудлыг тодорхой ярихгүй бол улам гүнзгийрээд л явна. Ер нь авилга хэл хахуулын асуудал энэс нэг хол биш гэж боддог юм. Тухайн үед 9 оны 10 сарын 6-нд гэрээг батлахад улсын их хурлын гишүүдийн олонх нь оюу толгойтой байсан гэрээг үзэлгүйгээр батлсан шүү дээ. Яагаад тэгж конопторсон бэ? Ганцхан тайлбар эрх ашиг хахуул гэдэг. Энэ бүх асуудлыг шалгах хэрэгтэй. Одоо ингээд их хурлын зарим гишүүд олон хүн баримт гаргаж ярьсаар л байна. Одоо нэг судлаач ган 42,066 баримт гэж яриад байгаа шүү дээ. Тэрний хүртэл шалгах хэрэгтэй. Тэгээ миний бодоход бол Монголын шүүх засгийн шударгуулж хариуцлагын тогтолцоо бүрдсэн цагт бол энэ асуудлыг тусгайлан авч үзэх шаардлагатай байна. Хоёлаа шин засгийн газар руу сайхан мэлгийн засгийн газар руу нэлээд шүүмжлэлтэй ороо явчихлаа яриа маань. Бас оюутлогоор орж байна. Нямдэрч гишүүний улсын хурал дээр хэлсэн нэг үг байгаа.
Тэр үгийг сонсоод би ер нь зунаас хойш таныг өрсөн шүү дээ. Таныг ер нь оруулах цаг болсон юм байна гэж бодлоо. Хоёулаа нэмдэрж байгаа ярилцлагыг үзэх үү? За найруулагч өгөөрэй. Засгийн газраа бүрдүүлжгээд улс орны эдийн засгийн нөхцөл байдлын тухай мэдээлэл хийсэн. Тэр мэдээлэлд төсвийн онцгой дэглэмшилчгээс аргагүй байдалтай боллоо. Ийм арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэе гэсэн саналуудыг хүүхдийн мөнгийг оролцуулна хэлсэн. Яг тэр дагууга төсвийн тодтголыг оруулж ирсэн. Улсыг хурлдах засгийн газрыг бүрдүүлж байгаа нам эвсэл болгоно сайхан бэлгийн тэр ярьсан асуудал болгоныг унгасан. Ингээ ерөнхийдөө өнөөдөр ямар зураг харагдаж байна вэ гэхээр энийг хурлыг бүрдүүлж байгаа нам эвслүүд засгийн газарт итгэлгүй болсон юм байна гэдэг зураг л ерөнхийдөө харагдаж байна. Арчилсан намны хэсгийн эсэргүүцэж хүчингү болгох арга хэмжээ авсан. Ардын намны хэсгийн эсэргүүцэж хүчингү болгох арга хэмжээ авсан. Эвсэл нэг хэсгийн эсэргүүцэж хүчингү болгох арга хэмжээ авсан. Ингээд үндсэн хуулийн агуулгаар бол өнөөдөр сайхан бэлэг энэ засгийн газарт итгэж байна уу үгүй юу гэдэг асуудлыг тавих ийм улс төрийн нөхцөл байдалд орчлоо гэдгийг албан ёсоор хэлэх ёстой гэж бодож байна. 91 онд Бямсрангуй ардын хурлд нэг ийм асуудал тавьж ирсэн юм байна. За энэ бичлэг та ардын хурлд энэ асуудлыг тавьсан юм уу? Тийм ээ. Тэр чинь их өөрмөц асуудал да. Тэр үед чинь Монгол Ардын хувьсгалт намаа ерөнхийдөө нөгөө социализмынхоо үндсэн зарчмуудыг хадгалж үлдэх тал дээр манай засгийн газар болохоор огт өөр тогтолцоороо шилжих социализмоос холдох ийм чиг баримжаатай байгаад улс төрийн нэлээд том зөрчил үүссэн хэрэг. Ингээд 91 оны 11 сарын ихээр улсын хурлын 430 депутатууд Улаанбаатарт цуглаад 11 сарын 10-ны өдөр Сүхбаатарын талбай дээр эдгээр их хурлын депутатууд маань жагсаад цуглаан хийсэн. За. Тэгээд тэр үед би дотор нөгөө судалгааны групп тавиад хүмүүсийн сандыг авсан чинь нөгөө их хурлын гишүүдийн маань 76% нь засгийн газрыг ер нь огцруулна гэсэн байр суурьтай. Үндсэн хууль батлагч яг бас нэг сонирхолтой. Хажууд нь засгийн газрыг бас нэг ядалж явах тийм сонирхолтой маягийн юм цухал зад байсан. За. Тэгээс үлд нь үндсэн хуулийн чинь 1 сарын 12-нд хүртэл хэлэлцээд 92 оны 1 сарын 12-нд батллаа. Тэгээд дараагаар нь 16-нд би засгийн газрын илтгэлийг оруулаад энэ асуудлыг тавьсан. Тэгвэл тэр үеийн байдал өөрлөлдөө хуулиараа бол засгийн газрын ерөнхий сайд огцорох асуудлыг ерөнхийлөгчд хандаж тавьдаг. Би хурал дээр тавьсан илтгэдэг ягаад өргөдлөө ерөнхийлөгчд гардуулж өгсөн. Тэгээд яг сүүлд нь 1 сарын 20 хүртэл улсын хурлынхан баахан шуугж байж хэлэлцээд тэгээд сандд өгсөн хүмүүсийн 84%-аар нийт их хурлын гишүүдийн депутатуудын 59%-аар засгийн газрыг огцруулахгүй гэж шийдсэн юм л да. Та огцруулж өгнө үү гэж тавьсан юм уу? Саналын томьёол юу гэж тавьсан? Тэгээ огцруулж өгнө гэсэн санал. Итгэл үзүүлэх үү үгүй юу гэхгүй юм байна тий. Тэгээ тэр үед бол яг нийгмийн сэтгэл зүйн талаас ер нь тэгээд их хурлын дотор үүссэн уур амьсгалыг жаахан үсний ширхгийг нь сөргүүлж тавих шаардлагатай байсан юм л да. Одоо ерөө сайхан билег ийм асуудал тавьчихвал яах вэ? За одоо бол өөрөлдөө одоо наад чинь огт өөрөө байдлаар хүмүүс ойлгоно. Сайхан билег ийм асуудлыг тавилаа гэхэд нөгөө 96-аас 2000 оны хооронд арчилсан холбоослол засгийн газраа 3 сольж байсан. Тэгээд одоо 2 дахь засгийн газар нь явж байгаа 3 дахьын тухай асуудал гэдэг дахиад нөгөө сонгуульд л сөрөг хүчний сайхан хоолын давг дээр нь бэлдэж тавина л гэсэн үг болно л доо. Харин одоогийн засгийн газар дотроо өөрчлөөд засгийн газрын гишүүдийн 50% хүртэл өөрчлөх юм бол засгийн газар огцрохгүй шүү дээ. Тийм байдлаар явбал боломж байдаг л байх л та.
Гэхдээ одоо тэр бүхнийг засахад хэцүү дээ. Адаглаад жишээлхэд аж засаг тогтохын нэг үндэс нь бол төсөв мөнгө нь байдаг. Тэгээ арчсан намынхан сөрөг хүчинд төсөв атгуулсан байгаа үед бол ер нь хөдлөхөд их хэцүү. За баярлалаа. Хэдхэн минутын дараа хоёлаа эргээд ярилцлах урагж байна. За би тэмхээд. Найрсаг Улаанбаатар их дэлгүүр. За цензургүй яриа нэвтрүүлэг үргэлжилж байна. Хятадын Синхуа агентлагт нэг мэдээ нийтлэгдэжээ. За Монгол улс хэрвээ өр нэмж тавихгүй бол 2017 он гэхэд дампуурнаа гэж. Энэ мэдээ манайх нэг их эмзэглүүлээ. За эмзэглэх нь ч байх үедээ ер нь сайхан бэлэг ерөнхий сайд их хурал дээр үгэлэхдээ дампуурл зарлах тохиолдол үгүйсгээгүй шүү дээ. Тэгсэн. Тэгээ улс орны эдийн засаг үнэхээр хүнд өр зээлийн дарамт их болж байна. Тэгээ Синхуа агентлагийн тэр мэдээнд бол судлаачдын 17 онд тийм байдал үүсч магадгүй гэсэн байдлаар төрч манай урдын үр төлөлтийн оргил жил болно л доо. Тэгээ тэрнээс хойш ч гэсэн жил бүр төлөхөрийн хэмжээний мэдээлэл явуулдаг. Тэгээд энэ чинь манайхан удаа гаднах бондыг яриад байгаа. За засгийн газар бол дотооддоо гаргасан бондооч бас төлөх хэрэгтэй болно шүү дээ. Тэгэхээр санхүүгийн хувьд засгийн газар үнэхээр хүнд байдалд орно. Тэгэхдээ энийг бол сэрэмжлүүлэх гэж ойлгуул зөв болох байх л да. Тэгээ ер нь Монгол улсын валютын нөөц одоо тэр 600 сая доллар гэж түрүүхэн зарлаж байна. Тэгээд эдийн засаг 2000 оноос хойш 10 дахин өсч эхлэв. Тэгээд ийм болцоотой байж байхад дампуурд хүрнэ гэдэг бол их л арчаагүй байдлын үр дүн гэж хэлж болно л доо. Тэгээд өснөөс гарах арга бий үг бол өөрийн чинь л мэдлэлд байгаа шүү дээ. Манай улсын эдийн засаг их өсрөнгөө хөгжиж байна. 17% хөгжиж байсан гэж ярьд. Тэгсэн хэрнээ амьдрал дээрц юм огт байхгүй. Улмалд ордоод идэг. Өнөөдөр бүр улсаараа дампуурж магадгүй хэмжээнд хүрсэн сууж. Тийм яг үнэн л дээ. Ер нь үйл явдал хоёр талтай өрнөж эхэллээ. Өрнөж байна. Нэг талд нь эдийн засгийн өсөлт бол чамгүй байгаа. Ер нь дэлхийн дундчтай харьцуулахад, Азийн дундчтай харьцуулахад Монгол эдийн засгийн өсөлт сайн. Тэр 17% өсөлт гэдэг бол үнэхээр нэг л удаа тохиолдох зүйл дээ. Австрали төвд үер болоод төмөр зам нь нүүрсээ тээж чадхаа болоход нь хятадын нүүрсний хэрэгцээ манайх эндээсээ хангасан нэг жилийн тохиолдол. Гэтэл Австрали хятадын хооронд чинь хангалттай эндээд бүтээц бий болсон, тэр чинь уламжлалтай нийлүүлэгч хэрэглэгчдийн харьцаа бий болсон. Тэр бүхэн бол тэгж нэг жилийн өнгөн дээр өөрчлөгдөхгүй шүү дээ. Тэр л шургаж орно гэдэг нэг өснөгөө хуурж мэхлээд байх хэрэггүй. Энэ бол зүгээр сурталчилгааны хоосон зүйл. Ер нь Монголын эдийн засгийн өсөлтийг сүүлийн үед хараад байхад тийм хөөсөрсөн өсөлт их яваад байгаа юм л да. Тэгээд тоогоор өсөлт зарлаад байдаг. Гэтэл цаа талд нь унц багтаа байдаг. За тэнд бол олон хүчин зүйл нөлөөлж байгаа. Жишээлхэд оюу толгойг аваад үзье л дээ. Оюу толгой бол одоо байгуулсан гэрээ ёсоор Монголд ашигын татвар төлөөд 20% татвар тэгэл үндсэн бус татвараас чөлөөлөгдөж байх шиг байна л да. Тэгэхээр ч оюу толгойн гэрээ байгуулахдаа экспортын орлогоо гадаад байршуулна гэдэг гэрээ хийчихсэн. Уг нь манай татварын хуулийн ашигын татварын хуулийн 27 дугаар зүйл шиг санаж байна. Тэн заахта гадаадын хөрөнгө оруулагч ашгаа гадагшин зөөвөл төрүүчийн 20 дээрээ нэмээд 20% татвар ногдуулах систем шүү дээ. Энэ бол байхгүй. Тэгээд манайд бол үлдэх нь баг гадагшаа урсах нь их нэг тийм тал байна. Хоёр дахь асуудлын үгтэй зэрэг эдийн засгийнхаа шимш үсийг хоёр их том одоо сурвалаар сороод байна л да. За. За нэг нь юу үгтэй зэрэг энэ банкны тогтолцоо. За. За дэлхийд дээр одоо ингээд хөрөнгө оруулалтын зээл ч юм уу эсвэл нэг
хагас жилийн зээл авахд нэг 5-7% хүүтэйгээр авчихж болох боломж байдаг. Манай банкнуудын хүү 20%. Энэ ч эдийн засгийнхаа шүүсийг шууд сорж байна гэсэн үг л дээ. Нөгөө талд нь төсөв эдийн засгаас асар их төрүүлж өслөө. За би өөрийнхөө тус амьдралаас эргэж бодох юм. 90 онд манай засгийн газар байгуулагдах үед чинь үндэсний орлогын 36% нь төсвөөр дамждаг байлаа. Бид тэрнийг 26% болгож бууруулж байсан. За. Гэтэл одоо 40% нь төсвөөр дамжиж байна шүү дээ. Хэрвээ ингээд өнгөрсөн жилийн байдал дээр улсын сангуудаар зарцуулсан мөнгийг нэмээд авах юм бол 50% даваад гарч ирж байна. Ингээд нэг талд нь төсвөөр дамжуулж мөнгө угаах гэж хэлэх юм биз дээ бараг. Тэгээ төсвийн амын чинь тоссон том компаниуд чинь манай эрх мэдээллүүдийн компани байгаа шүү дээ. Ийм байдал бий болоод Монголын эдийн засаг бол ерөнхийдөө хуваарлалтын эдийн засаг болох тийм хандлагатай боллоо. Манай төр засагч нэг үе уул уурхайг түгшиж хөгжинэ гэдэг барилгын салбарын бүтээн байгуулалтыг хөгжүүлнэ гэдэг баахан тунхаг гаргаад үзлээ. Тэгээд уул уурхай салбар гэдэг өөрөө конъюнктур нэг тогтуургүй. Тэгээд ч худалдан авагчид нь их хязгаарлагдмал байдаг ийм салбар. Тэгээд Монголын эдийн засгийг үндсэндээ урд хөршөөхөө хараат байдалд оруулаа. Нөгөө талаас барилгын салбар руу хамаг мөнгө зарцуулна гэдэг чинь тэгээд эргээд эдийн засгийн чинь цусны эргэлт удаашрч байна гэсэн үг л дээ. Монголын эдийн засагт миний ерөнхий сайд байх үед чинь манай мөнгө зөвлөгтэй түнээрээ бодоход 7 дахин эргэдэг байсан. Одоо 2 эргэж чадахгүй байна. Энэ бол эдийн засгийн цусны эргэлт зарцлаа гэсэн үг. Тэгээд ийм байдлаас бол одоо хүмүүсийн амьдралд яг оноож хүрч чадахгүй байна л да. Ихэнх эдийн засагт одоо эргэж байгаа мөнгөө үл хөдлөх хөрөнгө болгож байна гэсэн үг. Үл хөдлөх хөрөнгө ч биш. Үл хөдлөх хөрөнгө болох гэж дутуу баригдаад байгаа барилга руу хийж чад. Бүрэн болгож чадахгүй. Тэр чинь ямар ч үр ашиг өгөхгүй дутуу барьсан барилга гэдэг чинь нэг л өндөрлөө цонх хаалгагүй юм сүндэрлээд байдаг. Одоо манай орон сууцны хоёр талд нь 2 том байшин нэг нь 5 жил, нэг нь 4 жил барьж байна. Тэгээд тэр дүү хийсэн бүх хөрөнгө чинь хэдэн тэрбум төгрөг ямар ч үр ашиггүй тэгээд газартал болоод. Тэгээд дээрээс нь асар их үнэтэй иргэдийн мөнгийг аваад төгжчихсэн тий. Одоо ингээд харамсалтай нь яг үр зээл тавьсантай холбоотойгоор мөнгө тарааж цацсантай холбоотой хямрал нүүрлээд байна. Энээс гарах үед Монголд ипотекийн зээлийн хямрал бас нүүрлэх төлөвтэй. Тэгээ одоо төгрөгийн ханш унчихлаа. Хүмүүсийн авсан зээл мөнгө ямар болж байгаа вэ? Төлбөрийн чадвар нь. Тэгтээ зэрэг юмны өн өсөж байгаа энэ үед ер нь эргээд банкуд бол эрсдэлтэй нөхцөл үүсгэх үгүйсэхгүй л дээ. Одоо үн докторжуулах хөтөлбөр гэж нэг 4 хөтөлбөр гаргалаа шүү дээ Алт байнгын засгийн газрын үед. Эн чинь харин одоо эсрэгээрээ үн хөөрөгдөх хөтөлбөр болцсон юм шиг санагдаад байгаа юм. Гол алдаа тэнд байсан юм шүү. За яг гол алдаа нь тэнд байсан гэж хэлж болно. Ерөн зах зээлийн эдийн засаг гэдэг өөрийг нь сонсохгүй бол тэгээд хатуухан сургамжиг бодол явдаг юм шүү дээ. Ер нь өнгөрсөн 3 жилийн байдлыг аваад үзэхэд манай эдийн засагт нийлүүлсэн мөнгөний тоо хэмжээ 60% өссөн байна. За энэ дээр Монгол банк юу хийчих вэ? Засгийн газар юу хийчих вэ гэдгийг улсын их хурл маш нягт нямбай шалгаж олон түмэндээ мэдээлэх шаардлагатай. Улсын хурлын гишүүд, засгийн газрын гишүүд болдог. За давхар дэл дантел гэж яриад байдаг. Энэ улсын хурлын гишүүд, засгийн газрын гишүүд болох тусмаа энэ засгийн газрынхаа хийж байгаа элдв асуудлыг нуух ёстой юм. Үүрэг хүлээгээд байгаа юм шүү. Одоо таны хэлдгээр улсын хурл одоо засгийн газраа шалгаж чадахгүй шүү. Яг л засгийн газар дээр нь гараа суудсан юм чинь. Засгийн газрын дээр фракцууд байгаа. За би жаахан өөр өнцгөр хардаг наадах чинь. За. Юу гэхэд манай улс төрийн намууд гэдэг чинь нөгөө санхүүжилттэй ч юм уу
дэмжлэгээ дээр хөрөнгөтэй мөнгөтэй улсуудаас авсаар байгаад эргээд тэднийхээ халаас нь дурчихсан. Нэг хөрөнгөтэй одоо манай олигарх гэж ярьдаг нэг аймгаа намайг удирдаад нэг дүүргэн намайг удирдаад явах жишээтэй. Тэгээ өөрийн эзэмшил газартай. Тэндээсээ нэр дэвшин. Тэгээд тэд нар их хуралд орж ирээд өөрийнхөө эрх ашигыг хамгаан түрүүнд тавьж эхэлдэг. Тэр эрх ашигыг хангахын тулд их хурлын гишүүд засгийн газрын гишүүд болох сонирхолтой болдог. Одоо жишээлбэл Алтан хувийн засгийн газрын үед гэхэд чинь манай аж ахуйн яамдын бүхэл сайдууд чинь нэг том компанийн эзэд тэнд сууж байлаа шүү дээ. Олигархын засгийн газар энэ бол тий. Тэгээд Алтан хувийг өрөө төлөх гэж сонгуульд ялсан. Өрөө төлөх гэж тэднийг засгийн газарт оруулсан байх нь. За ер нь тэгээд Алтан хувигтай байсан байгаагүй заадууч нэр дурдахаар Алтан хувиг гэж байгаа. Тэрнээс яг таны ярьснаар бол мэдээж сонгуульд ингээд зарлцсан мөнгөний авцсан учраас өрөө төлөхийн тулд засгийн газрын яг нэр дэвшүүлнэ л дээ. Жишээлбэл одоо дундгуйс нэр дэвшиж хурд сонгогдсон хүний чинь арчс намын гишүүн байгаагүй шүү дээ тэр чинь. Тэгээ хүмүүсийн ярих нь 18 минутын дотор арчс намын гишүүн болоод үндэсний зөв хорооны гишүүн болоод их хурд нэр дэвшээд одоо их хурд суужд байгаа л дээ. Тэгээ энэс харахад бол ер нь манай Монгол ардын намч ялгаагүй арчсан намч ялгаагүй ер нь төрийн эрх мэдлийг мөнгөөр худалдаг лангуу болж гэж би олон удаа хэлдэг л дээ. Энэ бол миний өөрийн итгэл үнэмшил. Эдгээр хүмүүсийг хараад байхад Монгол биш, Монгол элэггүй юм шиг санагддаг боллоо. Өөрөөсөө яг Монгол төрж өссөн. Одоо монголоор ярьдаг монгол хүн л гэтэл өөр хүүхэд нь монголоор ярьж чаддаггүй. Гадаадд сурдаг, монгол хэл мэдэхгүй. Тэдний өөр хүүхдүүд хизээч энэ улсад амьдрахгүй. Тим замыг сонгодог. Тим улсууд бидний төлөө, бидний өөр хүүхдийн төлөө сайн сайхан юм хийх үү? Яг нь бол ёс суртахууны талаас нь хандж байгаа ойлголт байх л да. Гөр баян хөрөнгөтэй хүмүүрийг гадагшаа сонирхолтой гэж хэлэхэд хэцүү. Гэхдээ олонх нь ямар ч байсан эдний хамгийн үнэт зүйл бол мөнгө. Одоо манай их хуралд нэр дэвшээ сонгогдож байгаа энэ олигархууд гэж үдний ярьдаг хүмүүсийн байдлыг харахад наа чи үнэндээ олон төвнүүд гарахтаа би та бүхний төлөө үйлчилж яваа, одоо зүтгэж яваа зарцгүй гэдэл ярьдаг тий. Наадууд чи хамгийн түрүүн өөрийнхөө хөрөнгөний зарцууд. Өөрийнхөө хөрөнгөний боолууд тий. Эдний хамгийн үнэт зүйл бол мөнгө шүү дээ. Мөнгө. Одоо их хурал дээр ингээд гаргаж байгаа хуулийг хараад байхад ер нь сүүлийн 2 жил захиалгын хуулиуд голлоод явчихлаа. Дандаа эрх ашиг дүүлжсэн хууль. Жишээлбэл хөрөнгө оруулалтын эрх ашиг хамгаалах хууль байна. Тэ? За энэ юу болов гэхдээ зэрэг сони шүү дээ. Их хөрөнгө оруулалт хийсэн хүн 30 жилийн баталгаатай. Одоо доктортой байдлын юу баталгаа авах нь л дээ. Багахан хөрөнгө хийсэн 5 жилийн баталгаатай. Агтны жижиг дунд үйлдвэрлэл эрхэлж байгаа хүмүүс маань огт баталгаагүй үлдэж байх жишээтэй. Энэ ч үгтэй зэрэг их хуралд орсон нөгөө том хөрөнгөтнүүдийн маань эрх ашиг шууд харагдаж байгаа нь энэ шүү дээ. За нөгөө талаас нэгээд нөгөө улиг болсон оюу толгойгоо аваад үзье. Гэрээгийн үзэлгүйгээр тэр гэрээг баталсан улсуудыг юу гэж үзэх вэ? Одоо бид яах вэ? Одоо бид нар Америкийн нэгдсэн улсаас дахиад л үнэтэй компани 17 тэрбумаар хөлсөллөө. Одоо дахиад нөгөө гэрээ хийх хүн маань баяр цогтмаа сууж байгаа шүү дээ. Тийм л дээ, нөгөө 20 мянган хөлсгч явдаа сууж байгаа задагч. Одоо дээрээс нь оюу толгой дээрээ 5 толгойгоо нэмээд. Тэгээ за одоо 5 толгойгоо нэмчихлээ. Тэгээ над бол янз бүрийн сэтгэл төрдөг тэр өнтроос яг одоо би хэлье гэж бодох юм. 69 онд миний оюутны анги нөхөр одоо авьяат эдийн засагт нямаа мишиг дорд над нэг оньгоо ярьж өгсөн. За. Ояг амтын чуулган болж дээ. За. Баавга мэдээж чуулганыг даргалгүй яг. Тэгсэн чинь туулай ингээд хажууд нэг идэх гаргамар дур хүрээд ерөөсөө болдгоо гинэ. За. Тэгээд шүүмжлэл тавьжээ. Одоо амтд ингээ ой дотор ил визасаад жорлон барихын зүйтэй гэл. Баавга зүйтэй л гэж байна. Тэгээд жорлонгооч барьчих. Тэгснээ өдөр үнэг замаар шогшиж явсан чинь жимээр
туулаа нэг бөөний ч гэсэн муухай мөрцөн уйлаад явж байна. Яав гэсэн чи миний жордон дороо сууж байтал дээрээс баавга орж ирээд надыг цаасны оронд хэрглэжчихлээ. Ингээд харахад манайх яадаг вөхтэй тэр өөснөө гэрээ хийж сураагүй, уурхай ашиглах тэр жам ёсыг мэдгүй худалдаа хийж сураагүй ажил дэлхийн хамгийн том компаниудтай түншлэх гэж оролддог. Нөгөөдөл нь Монголын түнш бай Монголтай хамтарч ажиллая гэхээсээ илүү Монголыг ясан сайтал мөлжөөд тэгээд ясан жавжаараа суулаад явчих ийм сонирхолтой байдаг. Тэгээ энэ үндэл бид нар хөтлөгдөөд байна шүү дээ. Одоо таны яг энэ ярен дээр би таны нэг ярилцлагыг уншижсэн гинт санаанд орчлоо. Ерөнхийлөгч нь Америкт сургууль төгссөн. Улсын хурлын дарга нь Америкт сургууль төгссөн. Ерөнхий сайд нь Америкт сургууль төгссөн. Американ төртөө болцсон юм биш үү гэдэг. Ажиглаад байхад яг энэ Америк школтой хүмүүс ялангуяа дэлхийн өндөр үнэтэй компанитай түншлэх их мөнгөөр одоо балцуул загнах их сонирхолтой байх шиг харагдаад. За энэ бол зүгээр жам. Тэгээ хуучин манайхан зөвлөлтөд хүмүүсээ бэлддэг байлаа. Нөгөө нийгмийн ухааны академид орж ирсэн улсууд маань тэгээд зөвлөлтийн тод ингэ улаан улсууд орж идэг зарим нь ч тэд нэг КГБ энтерийн нөлөөнд орсон улсууд явж л байдаг шүү дээ. Тэр чинь нууц биш зүйл байна. Тэгээ миний бодоход одоогийн байдлаар зөвхөн Америкт очиж боловсролоо эзэмшсэн юм уу ингээд боловсролоо дээшлүүлсэн хүмүүсээ Америк сэтгүүттэй боллоо гэхээс илүү болгоомжлох зүйл байдаг. За. Сүүлийн үед дэлхий дээр нейролептикийн програмчлал гэж ярьдаг болсон юм л да. За. Тэ. Хүний сэтгэхүйг нь програмчилж идэгий. За. Энийг заавал аваач хүнийг шорондхой тамалж байгаа тархинд нь чип суулгахгүй л дээ. Хичээл зааж байхдаа командог даалд ухамсарт нь шингээж чаддаг. За. Тэгээ манайхны одоо ингээд харж байхад ер нь улс төрийн хүрээнд чиглээ гэсэн эдийн засаг эрх зүйн хүрээнд чиглээ гэсэн ажиллаж байгаа нөхдүүд маань нэг л Монголынхоо амьдралаас хол. Тэгээд нэг л гадных нэг шүтэж дуурайх гэж оролцсон. Тэндээс нэг л магтаадын үг сонсох гэсэн нэг ийм л байдалтай болоод явчихлаа. Тэгээ энэ нь надыг их эмзэглүүлдэг л дээ. Тэр програмчлагдсан хүмүүс байхыг үгүйсгэхгүй юм те манай төрд ажиллаж байхыг. Орчин үеийн соёлтой улсууд төрийн тэргүүний хүртлэнээс хамгаалах тусгай байгууллагууд байгуулж байна шүү дээ. Тэгэд одоо бид яах ёстой юм бол бямсрангуй. Одоо Монголд өнөөдөр олигтой боловсролын тогтолцоо маань унчихсан байдаг. За боловсролын тогтолцоо ч яах вэ? Ингээд салгалаад явж байгаа. Гол нь төрийн хариуцлагатай албанд очих хүмүүсээ бэлтгэх, шалгаруулах, судлах энэ ажлаад огт өөрөөр л хиймээр байна. Энэ хүмүүсийн хувьд өнөөдөр нэг мэрэгжлийн мэдлэг олж аваад эсвэл нэг англи хэлний курс төгсөөд тэгээд би их хуралд орно гэдэг энэ бол дэндүү чамлалтай. Энэ хүмүүст Чингис хааны нөгөө статич хэлж байсан бие зас гэдэг үг. Бие зас гэдэг чинь гоё хувцс өмсөд мөнгө ихтэй бол гэсэн үг биш. Сэтгэлийн төвийг олох, ертөнцийн үед явдлын учир холбоог ойлгодог болох. Тэр тухайд асуудал юм шүү дээ. Тэгэхээр миний бодоход хуучин жишээ тогтолцооны үед чинь төрийн өндөр албах ашиглалтуудыг зөвлөлтийн нийгмийн ухааны академид явуулаад докторын одоогоор бол докторийн зэрэг тэр үед дэдэртний зэрэг хамгаалуулад тэгээд тэр хүн чинь философийн шалгалт өгөөд нэлээд өндөр боловсралтай болдог байсан. Одоо манай хүмүүст бол төрд ажиллаж байгаа хүмүүсийн философи боловсрол үнэхээр чамлалтай. Эдэнд бол зөвхөн энэ тэндээс нэг гадныхны иш татсан зүйл сонирхолтой байдаг. Тэгтээ бүрэг сонин дорны гүн ухаан Монгол төрийн уламжлалаас огт хөндөй тэр барууны талаас л манайхан чи иш татна шүү дээ. Тэр нэг сонирхолтой. Хүн болгоны аманд окей гэдэг үг байдаг те. Байдаг болчих. Таны аманд бий юу? Байхгүй. За хоёлаа хэдэн минутын зар сурчлагын дараа дахиад ярилцъя. За. Та тамхи Найрсаг Улаанбаатар их дэлгүүр. сая улсын хурлаар улсын төсвийн тодтгол хилцээ дуусал
энэ дээр өмнөх сангийн сайд одоогийн шинээр ажлын авсан сангийн сайд хоёрын ам зүрх юм үрийн хэмжээнд дээр дотоодын нийт бүтээгдэхүүний одоо нэг нь болохоор 52%, нөгөөх нь болохоор 49%-тэй тэнцэж байсан. Ингээд сүүлдээ хоёр нам талцаж заа шиг 58%-аар нь батлаад явуулчих. Үрийн таазаа нэмээд. Миний бодоход энэ одоо хоёулаад жаахан ч гэлтгүй ер нь нийтэд их зөрүүтэй юм шиг санагддаг л да. За. 12 оны эцэс дээр хуучин сангийн сайд байсан бас ч Эрдэнэ боловсрол чамгүй нэг хүний Монголын өрийн талаар ütсэн илтгэлийг уншиж би дүгнэлт бичиж байсан. За. Тэгэхэд Монголын өр 12 тэрбум 980 сая доллар. 11 оны эцсээр тийм ээ? 12 оны. 12 оны эцсээр. Тэгэхээр тэрнээс хойш Чингис бондоор авлаа, Самура бондоор авлаа, урд хөршөөсөө зөндөө юм авлаа. Тэгээд бас янз бүрийн юм байл дээ. Ингээ бодоход хувийн хөвчлийнхэн ч бас нэмээвэз. Тэгээд өнгөрсөн жил шинэ жилийн өмнөх нь олон улсын мөдий гэж байгуулга Монголын гадаад өрийн нийт хэмжээ нь 19.8 тэрбум доллар боллоо гэж зарласан. За. Тэгээ ингээд бодоход дотоодын нийт бүтээгдэхүүнээс 58% биш 158%. Хэрвээ 19.8 тэрбумаар бодвол тий. 158% хүн ойрцоо болно үстэй. Тэгээд энийг ярихад хувийн хвшлийнхэн авсан зээлийг хасч яриад байгаа. Гэтэл зээл төлөх болохдоо Монголын экспортын орлого гэдэг ганцхан тогооноос л засгийн газар хувийн хвшил хоёр халбогдсон шүү дээ. Тийм болохоор эдийн засгийн нөхцөл байдлаа үнэлэхдээ нийт зээл төлбөрийн хэмжээг ярих нь зөв байх л да. Тэгээ энэ төсвөөс төлөх тухай асуудал бол бас өөр асуудал шүү дээ. Манайханд нэг зүйлийг дутуу ойлгоод байна гэж боддог юм. Манайх ингээ барууны эдийн засгийн номыг уншаад бүх юмыг дөргөөр тооцоод төсвөө тооцоод тэгээд нөгөө валютаа хутгаж яриад байх юм. Гэтэл Монголын төгрөг бол хөрвөх чадваргүй валют шүү дээ. Энэ бол одоогоор яг хязгаарлагдмал хөрвөх гэдэг утгаар эхэлж болох юм үстэй их бодоод. Гэтэл барууны эдийн засгийн ном чинь нөгөө чөлөөт валюттай орнуудад зориулсан эдийн засгийн онол байгаа. Сүүлд нь ингээд валютаар тавьсан үрийг төлнө гэхэд бидэнд өгөх бүтээгдэхүүн юу вэ? Баялаг юу вэ? Одоо жишээлбэл тажик улс гэхэд өрөө төлж чадахгүй бадахшааны хүндээ өгч чад тэр дүн зэрэг ороод оршин суугчдыг хөөгөл дуугаа сууж байна шүү дээ. Тэгэд ийм байдал руу төр засаг орчих үедээ гэсэн болгоомжил надад байдаг юм шүү. Ийм байдалд орохгүй тулд яах ёстой? Орохгүй тулд байдлаа эрүүл нүдээр харах хэрэгтэй. Бүрэн авч үзэх хэрэгтэй. Тэгэхгүй зүгээр тухайн үед хэн нэгнийг аргалах гэдэг худлаа үнэнтэй гаргаж яриад байх юм бол утгагүй зүйл шүү дээ. Ерөн сүүлийн үед манай их хурл засгийн газар хоёрыг харахад 2009 оноос хойш засгийн газрын их хурлаа илэрхий мэхэлдэг. Их хурлынхан дээр мэхлэгдснээс ууснуу сэтгэлийн ханамж авдаг. Тийм тогтцоо бий болцсон юм. Төсөв алдагдaltaй худлаа гэдгийг бүгдээрээ мэднэ. Жишээлбэл 14 оны чинь төсөв батлуулахад $1 1384 төгрөг байна гэдэг уруулж байгаа. Зэсийн үнийг 6000-аар тооцсон. Тэр үед чинь $1 1700 хүрсэн байсан шүү дээ. Тэгэхэд худлаадаа гэдгийг бүгдээрээ мэдж байгаа тэр төсвийг баталж байгаа юм. Тэгсэн хэрнээ тэгэл явуулчихдаг. Тэгээд явуулдаг. Одоо чинь манайх улсын төсөв батлахад зэсийн үнийг 6000-аар тооцдог. Хятад улс 4800-аар тооцдог. Үгүй Хятад улс 2009 онд улсын зэсийн нөөц бүрдүүлсэн. Тэгэхдээ зэсийн үн 4800 байхад бүрдүүлж эхэлсэн. Тэгээ 6000 хүртэл бүрдүүлээд ер нь зэсийн нөөцөө бүрдүүлээ гэж зарласан л да. Энэ бол олон 10,000 тонн зэс байх. Магадгүй олон 100,000 тонн ч байж болно. Тэгээ энэ цаашдаа дэлхийн зах зээл дээр нөлөөлөх хүчин зүйл ийм хөршийн хажууд байгаа улс орон зэсийн үнийг төсөвтөө тусгад төлөвлөхдөө тэр 6000 гэж хий буудах биш. Ер нь 4800 урд хөршийнхөө нөөц бүрдүүлсэн үнийг харж төлөвлөж явбал бодтой болох байх л та. Та сая бүх юмыг эрүүл нүдээр шударгаар харах хэрэгтэй гэлээ. Тийм төрийн түвшид манад одоо байгаа л байх та бодвол.
байгаа их хурлын гишүүд дотор бол байдлыг ярьдаг гишүүд олон бий. Гагцхүү хүчин мөхсдөө цөвдөөд л байна л да. Сайхан бэлгийг анх ерөнхий сайд болоход нь за мэдээж Алтан уугийн танхимд ажиллаж исэн гэдгээр сэтгэл дундуур байсан боловч залуу хүний хувьд эхний алхмуудаа тэр их хурл дээр нэг үг хэлж байгаа байдлаас нь харахад за үзэж тархан дээр гэсэн одоо байхгүй. Энэ хүн нэг л буугаад өгчих шиг боллоо. Бүх юмаа зөвхөн үрийн таазыг нэмэхээр солио хийж байгаа юм уу? Сонгуульд аятайхан орохын тулд бүгдийг золиослж байгаа юм уу? Эсвэл айч уу? За ер нь дүгнэж хэлэхэд хэцүү л дээ. Улс төрийн хүчнүүд нь хөдөлж өгөхгүй болоход ороо тэгээд үндсэндээ мохох хавчилтанд орох тийм байдал байж болно л доо. Тэгэхдээ миний бодоход Алтан хуйгийн засгийн үед Монголын төрийн бодлого гарсан ноцтой гажууд л одоогийн засгийн газарт ч гэсэн бас өвлөгдөж байгаа л да. За би хоёрхан жишээ хэлээ. Нэг нь түрүүчийн тэр хөрөнгө оруулалтын дэмжих хууль гэж байна. Энэ ч Монголын эдийн засгийн орон зайг нь ураад хайчиж байгаа. Монголын эдийн засаг бол одоо нэгдмэл орон зай байхгүй. Төр засаг яаж ч зохицуулъя татварын бодлого бол хамгийн түрүүнд гартаа барих зэвсэг нь. Гэтэл нөгөө татвар тогтоох аж ахуйнууд нь баталгаатай баталгаагүй гэдэг янз бүр болсон нөхцөлд засгийн газар үр ашигтай ажиллахад хэцүү дээ. Нөгөө талд нь хүүхдээ зэрэг жишээ болгож хэлэхэд Алтан хуйгийн засгийн газар үед Монголын газар нутгийн гадаадынханд дуудлага худалдаагаар худалдах хуулийн төсөл их хурлаар оруулж мөн ч их зүтгэв шүү дээ. Тэгсэн. Тэгээ энэ бол хүүхдээ ерөөсөө дампуурд тулцсан гэдгээ өснө ойлгосон юм уу эсвэл мөнгө байдаг Монгол дөөр юу ч хэрэггүй гэсэн ойлголтоор л ингэ зүтгэсэн асуудал л дээ. Тэгэхээр энэ гажуудлыг төрийн бодлогын гажуудыг нам нь дүгнээгүй, сөрөг хүч нь дүгнээгүй. Зүгээр ерөнхий хүндрэл хямрал гэж л ерөнхий яриад байгаа. Ийм болохоор их хурл дотор байгаа тэр хүчнүүд энэнийг дэмжиж өөгшүүлж байсан тэр үлгэллүүд бол өнөөдөр дарагдахгүй байна л да. Хүчт хүрэгдэхгүй. Ерөнхийлөгчийн ярьж байгаа хариуцлагын тогтолцоог бий болгох хуулийг бол ер нь даруйхан дэмжиж батлах ёстой юм шиг санагддаг. Энэ чинь гол төлхөр хууль. Ерөнхийлөгчийн ярьж байгаа хуулийн төслүүдээс одоо хоёр асуудал. Нэг нь нийтийн хэлэлцүүлгийн тухай, сонсголын тухай хууль, нөгөөх нь хариуцлагын тухай хууль. Энэ хоёр гарах юм бол одоо манай төрийн түвшээд нэг хазааргүй мөр шиг нэг мөр шиг аашилдаг зан жаахан дарагдах байх л да. Хариуцлага хүлээсэн ерөнхий сайд ер нь байгаа юм уу? За ер нь хариуцлага хүлээсэн ч гэжтэй тухайн үедээ бол яг хөө ингээд наран цэцэрлтийн засгийн газрын огцруулчихдаа тэр чи бас нэг л хариуцлагын асуудал ярьж байгаа. Огцруулсныг хариуцлага гэж ярьдаг байхгүй юу? Жишээ нь Алтан уугийг ерөнхий сайд байхдаа улс орныг өнөөдөр ийм байдалд хүргэчихэд огцрлоо гэхэд дахиад л улсын хурлын гишүүн биш. Бүрийн эрхтэй хатшгүй дархан. Одоо харахад бол юм байгаа юм дөө. Ерөнхий сайдыг хэн нэр дэвшүүлдэг? Намууд нэр дэвшүүлдэг. Гэтэл манай улс төрийн гол намуудад бодлогын хариуцлага гэдэг ойлголт байхгүй болсон байгаа. Сая миний хэлдэг тэр хоёр том бодлогын гажуудлын асуудалд орчоод ирэхдээ чинь зэрэг намууд нь юу ч дуурахгүй байгаа юм шүү дээ. Нөгөө талд нь төрийн бодлогод гарч байгаа гажуудлынхаар бид чинь өмчөө хувьчлаа, төрөө бараг хувьчилчихлаа. Одоо ингээд ашигт мотболоо хувьчилчихлаа. Тэгсэн одоо газараа худалдах юм байдал руу хурж байна шүү дээ. Тэгээд яаж вэ нөхдөд зэрэг ирээдүйн хойч үеийн амьдралыг барьцаан тавьж зээл авж тэр зээлийнхээ хөрөнгөг үр ашиггүй үрж хувааж авах ийм бодлого явуулж байна шүү дээ. Энэний хариуцлагыг улс төрийн намууд ус өгч тавьж чадахгүй байна. Би нэг бичлэг бэлдсэн. Тэр төрсийг хоёулаа үзээд тэгээд ярилцээдэх үү? Тэгье. Тий. За төрсөө өгөөрэй. Жохоо хурдан баталж болдгоо мөн 1 сарын 23 болцсон байдаг. Төсөв доороод бүтэн популизм л явж байгаа л гэж би харж байна л да. Эдийн засгийн хүнд хэцүү байдал байгаа гэдэг 2 жил бид ярьжсэн. Тэгвэл тэр нь эхчүүд хүүхдүүдийн мөнгийг булааж авах хэмжээнд хүртэл дороодсон юм бол байхгүй шүү дээ. Тэг яах гэж анханасаа ийм байхгүй асуудал оруулж яж энэ хурал дээр ингэ цаг барж идэв. Наад популизм чи хэтрэлээ сайхан билгээ. Монгол улсын үеийн ерөнхий сайд нэг 7 зөвлөгтэй байсан байдаг. Инкул дарга тийм л байсан юм байна Батболдоо.
Тэгээ одоо бүр аргаа бараад бүр одоо тартагтаа тулаад сүнж байгаа юм шиг 3 хүний хэмнээ 140 сая төгрөг. Тааны энэ үг чи өөрөө энэ нийгэм даяараа популизм бий болгоод Бяханбаатар гишүүнийг зөв гэж харж байна. 3 хүн хэмнэх гэж байгаа бол 17 хүн хэмнэх гэж хэлдэг юм байна. Наад барьж байгаа асуудал чи үндсээр буруу байна. За ингээл яриад сууж идэг. Тийм л дээ. Ер нь өнгөрсөн засгийн газрын үед чиглэсэн популизм хэтэрсэн шүү дээ. Ногт байгаагүй юм шиг хэлж шүү дээ одоо. Тэгээд одоо бид нар ингэж ярьж байгаа. Уг нь 13 оны 8 сарын 19-нд ланхан үндэсний аюулгүй байдлын зүйлийн тийм өргөтгсөн маягийн хуралдаан хийж энэ асуудал хүндрлийн асуудлыг ярьж эхэлсэн юм шүү дээ. Одоо 2 жил гарын өнгөрч байна. Тэгээд тэр үед л асуудлыг бас зүгээрөө бид зүгээрөө нэгсээр байгаа л өчнө хүндрүүлсэн шүү дээ. Юм харагдах нь тэгээд популизм гэж хэлэхэд ч хэцүү л дээ. Зүгээр сайхан байлгүй ерөнхий сайдын хувьд бол бодлогын зарчмын талаас нь харахад нэг барууны либерал үзлийн юм уу одоо жишээлбэл Америкт ингээ жаахан эдийн засаг хүндрээд ирэхэд л нөгөө нийгмийн бодлого руугаа жаахан гар шургуулдаг Европ ч гэсэн юм явдал үйдээ. Тэр замаар л явах гэж оролдоод байна л да. Уг нь бол одоогийн засгийн газрын бодлогыг дэслээд үзэх юм бол миний хувьд нэгдүгээрт нь хамгийн түрүү импорт орлох бодлого, валютын зардлаа хэмнэх. Яаж юм бэ? Экспортоо нэмэгдүүлэх замаар ингээд хоёр асуудлаар төлбөрийн балансаа тэнцвэржүүлэх. Дараа нь төсвөө тэнцвэржүүлэх. Дараа нь эдийн магадгүй нь хоёртойгоо зэрэгцээгээр эдийн засгийн шинэ өсөлт бий болгох. Энэ 3 том зорилт байсан. Тэгээд энийг цогцохоор дэсэлж чадсангүй л дээ. Та энийг одоо Алтан хувийг ерөнхий сайдад хэлж ирсэн үү? Бас одоо сайхан бэлэгт хийж ирсэн би сонин хэвлэлээр олон дахин хэлж байна. Жишээлхэд нэг жишээ аваад үзье. Монголын гадаад худалдаа 12 онд 1 тэрбум долларын алдагдaltaй гарсан. 12 онд 2 тэрбум доллар. 14 онд одоо 537 сая ашигтай гэж байгаа яг үндээхэд оюу толгой мөнгө орж ирээгүй бодоход 700 сая алдагдaltaй юм л да. Бид нар дотроо нефт олборлдог. Тэр газрын тусаа гадагшин зөөж гаргадаг. Тэгээ гаднаас нефт шатхуун худалдаж авдаг. 1 тэрбум 400 сая доллар зарцуулж байгаа. Өөрийнхөө газрын тусыг боловсруулж дээ. Монголд газрын тус боловсруулах үйлдвэр агуулах зөвшөөрдөг. Зөвхөн зөвшөөрдөг мөнгө нэхээгүй бид нар. Ирсэн аж ахуйн нэгж 10 жил хүлээгээ зөвшөөрөл авч чаддаг аж ахуйн нэгжүүд байдаг юм байна лээ. Тэг. Энэ рүү төрийн бодлогоо хандуулж дээ. Импорт хэмнэлтээр дөр жишээлхэд тэр одоо намынгийнхны автобусны асуудал. Монголд автобус үйлдвэрлэхэд сэлгүүдийг авахд гайлын татвартай. Гаднаас 30 автобус авчрахад гайлын татвар байхгүй. Тэгээд ийм бодлогоо өөрчилөх юм бол импортын хэмнэгдэн үсттэй. Монголд төмөрлөгөн үйлдвэр манай засгийн газрын үе суурийн тавьж байгуулсан дархны үйлдвэр. Энэ үйлдвэр анхны төслөөсөөр 25% нь автоматын гангараад экспортод гарч явах хэрэгтэй үйлдвэр. Одоо ирээдс хийж чадахгүй сууж байна. Гэтэл ирээдсийн төмөрөө гаднаас авч байна. Төмөрийн үйлдвэрээ энтгэхтэй хамтарч байгуулнаад байхгүй. Яг тэдний чинь байгуулчвал нөгөө зарим нэг албан тушаалтны халаасан дор мөнгө нь байхгүй бол. Тийм л болоод байгаа. Тэр өөрийнхөө бизнесийг тэтгэж мэрэг шүү дээ. Ийм дээрээ бодлогоо төвлөрүүлээд ингээд зангидаад авсан бол эн чинь засгийн газар өөрөө мөнгө гаргаад үйлдвэр байгуулах тухай асуудал биш шүү дээ. Тэр үйлдвэр байгуулахыг дэмжиж, тэр үн зээлөх, энэ бондын мөнгөнөөс хуваарлж зээлөх тухай асуудал, боловсон хүчний бэлтгэхтэн туслах тухай асуудал, магадгүй гадны хөрөнгө оруулагчдыг олоход нь туслах тухай асуудал байж болно. Янз бүрийн арга. Энээс эхлэх ёстой байсан юм л да. Төсөв хэмнээ гэдэг чинь зүгээр эхчүүдийн мөнгө хасаад 19 тэрбумыг хэмнэх тухай асуудал биш л. 460 гэдг нь сая л гассан мэлэр сая. За 460 хэдэн сая гэдэг бол бас л том тоо. Уг нь бол нэг их 80 төгрөх боломжтой. Нэг их 80 төгрөх боломжтой. Том зардлуудаа барьж авах хэрэгтэй л дээ. Том зардлууд. Тийм тий. Тэрнээс биш нэг хөхөл хүүхдтэй их юм мөнгийг аваад ч
Яах юм бэ? Тэгээд энэ нь одоо магадгүй тэр тооцоо хийсэн хүмүүс нь угаасаа шийдэхгүй асуудал оруулаад энэ арга хэмжээ энэ хямралыг давах хөтөлбөрийг өөрийг нь жаахан бүдэг харагдуулах гэсэн сонирхолж байсан байж болох л доо. Та бүхэн яриан дээр олонтоо дурддаж байгаа оюу толгой төсөл яригдэж байна. А энийг одоо хийх юуг нь тавьж өгсөн баяр ерөнхий сайд асан. За одоо сая Алтан уяг ерөнхий сайд асан. Энэ хямралыг яг жинхэнэ бүр бодит утгаар нь нүүрлүүлж өгөөд огцорсон. За өшөө урагшаа ярих юм бол бас л өөр ерөнхий сайдуудыг ярина. Одоо энх баяр ерөнхий сайд байна. Таван толгойг чинь одоо Сүү Батболд энэ баяр элбэг дөржид нэр ингэж ягаа тэгээд намайг оронтой шоронд хийх гэж байгаа байхгүй юу гэ хээв нэг яриа суучдаг. Одоо би бас л Монгол улсын ерөнхий сайд байсан хүнтэй ярьж байна. Энэ хүмүүст хүлээлгсэн хариуцлага нь байхгүй. Яриалдаг байх байдгаараа. Энийг яаж өөрчлөх ёстой юм? Хамгийн түрүүн манай улс төрийн хүчнүүд өөрснөө өөрчлөгдөх ёстой. Хариуцлага тооцож сурах хэрэгтэй. Энэ хүмүүсийн чинь улс төрийн намууд гаргаж ирж байгаа. Чи намынхаа хөтөлбөрийг хэрэгжүүлж чадсан уу? Чи намын бодлогыг хэрэгжүүлсэн үү гэдэг дээр хариуцлага ярих хэрэгтэй. Одоо би чинь яг үүндээ хэд монголчууд 2000 оноос хойш худлах уурмгийн хорвоод амьдарч ирлээ. Улс төрийн намууд сонгуул бүхэнд их сайхан амлалт өгдөг. Нэг ч амлалт нь биелж байсангүй тэдний. Тэгээ энэ байдлыг юунд хөргөж байна гэхээр өнөөдрийн манай эмгэнэлтэй байдалд хөрөглөө шүү дээ. Тэгэхээр бодлогын хариуцлага гэдэг нь намуудтай холбож ярих. Намууд нь зүгээр нэг хэсэг бүлэг хүмүүс төрийн эрх авах сонирхлоор нэгдсэн бүлэг биш. Үзэл баримтлал, өөрснөө судалгаад өгнөлт, өөрийнхөө олон түмний амьдралыг явах зам мөрийг нь тодорхойлох. Энэ чадвараараа өрсөлдөх ёстой юм шүү дээ эднэр. Ийм эрх зүйн тогтолцоо Монголд бүрдээгүй. 801 хүн ирээд би засаг авмаар байна, би нам байгуулах байгуулаад одоо харин тэрнийг төсөөл санхүүжүүлэх тухай яриа сууж байна шүү дээ. Ийм хариуцлагагүй асуудал байж болохгүй. Нам гэдэг ойлголт бол түүхэнд олон хувирч ирсэн. Тий. Одоо Монгол төрийн хамгийн энэ чадварлаг байх үед бол Монголд улс төрийн нам байгаагүй юм шүү дээ. Монгол төрийн бодлого бол үндсэндээ огт өөр зарчмаар явж байсан тэр үед. Тэр бүхэн өнөөдөр алдагдаад байна л да. Монгол одоо намын төлөвшил, нам нь үзэл баримталтай болох ёстой гэдэг. Намыг бүрдүүлж байгаа хүн нь өөрөө ямар ч юугүй боловсралгүй. Хүн нь өөрөө таны төрөүний нөгөө хэлдгээр бие хүн болоогүй, бие засаг юм чинь. Бие засныг юу гэж бодож байгаа нөхөр хоёр солих бажинктай болонгуудаа их хурл руу гүчгдэг юм бодоод байна шүү дээ. Тэгэхээр хүнийхээ хөгжлөөс л эхлэх ёстой юм биш. Тэгвэл бид нар яагаачгүй байгаа юм биш энэ арчилсан төрийг байгуулах. Ер нь сонилдоо яг би хоёр ч удаагийн ерөнхийлөгчийн хэлсэн үгөөгөө ойлгохдоо ер нь бизнесээ эрхэлсэн хүмүүс бие зассан хүмүүсийг дооцох ёстой гэсэн ойлголтоо яриад байна гэж бодсон. Тийм биш шүү дээ чи. Одоогоос би чинь 800 жилийн өмнө төрт улсыг байгуулж явлаа. Тэр үед төрд зүтгэх улсуудыг шилж сонгох, шалгаруулах явдал бол маш том асуудал байсан. Монгол төрийн бүтэц бол өөр байсан. Одоо би ярьдаг л да 1231 онд анхны засгийн газар байгуулсан, яамд байгуулсан гэсэн үг. 5 яамтай. Тэг чин нэг яам нь төшмөдөө яам гэж байгуулад Монгол төрд зүтгэх хүмүүсээ бэлтгэдэг, шалгаруулдаг тогтолцоо байсан. Одоо намд хандив өгсөн хүмүүлүүд тэгээд их хурлын гишүүн магадгүй цаашдаа сайд ерөнхий сайд болж болох ийм л боломжтой болоод байна. Тийм л болоод байна, харамсалтай. За ингээд харамсалтай цаг дуусныг анхааруулж байна. Нэг цаг та бүдэрт ер нь юу ч боллоо. Тэгээд бидний урилгыг хүлээн авч нэвтрүүлэгт ирсэн танд баярлалаа. Таны амьдралд сайн сайхан бүхнийг хүсье өрөөё. За баярлалаа. Та бүхэнд амжилт хүсье. За. Баярлалаа үзэгчдээ. Энэ бол цензургүй яриа нэвтрүүлэг байлаа. Эх 7 хоногийн даваа гарагийн 21 цагтаа эрг уулзтлаа. Баяртай. Найрсаг Улаанбаатар их дэлгүүр